Байцгаана уу? За ингээд миний бичлэг арай ч юу гэж хэлж байна. Хоёулаа болчихлоо. Ёо. Хотоолох зарна. 35,000. Чарнастай намс суусан буурлаж бүгд хөдөлгөөний ээлжчүүд мэдээ чадсан савын хөлс гартал бүжиглэн ба чикен кафе гавь ади морон бийдэ бандас тимачиг ади баба дчидэн чимбара бенетрик мамбо танго вайс rumba хакуна мача точимо деге бомба мамбо танго вайс rumba Намайг багтгийн шийдвэр. ади морон бийдэ бандас тимачиг Миний нэр байгаа. За өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ ямар зүйлийг үзүүлэх вэ гэхлээр уламжлалт болсон бүжгийнхаа бичлэгийг үзүүлнэ. Энэ зуныхаа амралтыг далимдуулаад маш олон бичлэгийг хүргэхийг хичээнэ. Та бүхэн маань сайн үзээрэй гэж би хүсэж байна. Энэ жил болохоор юугаараа өөр байсан бэ гэхлээр яг ингээ бүрэн одоо бүжгийн тоглолтондоо оролцоогүй зүгээр тусдаа амар богинохон одоо хугацаанд бэлтгэл хийгээд 5 дүүтэйгээ ихчдүүсийн бүжиг хийсэн. Тэгээд тэрүүгээрээ миний энэ бичлэгийг одоо манай дүүнер чимэж орж ирж байгаа. Ер нь бол манай дүүнер чимдэг. Дүүнэрийгээ ингээ базаад бид 6 сувда багшаар тусдаа бүжиг дэглүүлээд нийт бараг 2-7 хоногийн л хугацаа байсан. Зарим 2-3 маань бол бүжгийн дугууландаа хичээлээд одоо явдаг. Зарим нь бол таг бүжиглдүүч хүн байгаа. Хамгийн эхлээд бичлэг маань бидний бэлтгэлийн үеэс эхэлж байгаа. Тэгээд үзэхээсээ өмнө бүгдээрээ гоё лайка дараарай. Одоо ингээ бид тавын хичээл амир хэцүү заяо. Цаг нь зөрдөг учраас бид нар бэлтгэлээ шүн хийдэг гэсэн. Эхний одоо 7 хоногийн хугацаанд бол сувдаагчтай хамт бэлтгэл хийсэн. Тэгээд сүүлийн 7 хоног болохоор би дааж аваад 5 дүүгээ одоо цэвэрсэн гэх юм уу. Зүгээр ингээ нэгтгсэн. Тэм аягтай бол бид нар шүн 8-9 үед багшаас тусгуурыг аваад заалан тусдаа ингээд бэлтгэл хийгээд. Тэгээд ер нь бол алистаас бид нар 7 хоногийг өнгөрөөсөн. Одоо бид гурав хайсан тоглолтынхаа бүжгийн бэлтгэлд орсон байна. За. Ой. Бүжиглэх шүү за. За жоохон ийшээ. Гурваа нэг хоёр гурав дөрөв тав зургаа дасаа нэг оо яасан анхаарал та өөрсдөө тал. Тэгж том өгсөн за. Нэг хөрөнгөя. Нэг хоёр гурав дөрөв тав зургаа дасаа нэг хөсний үдшээ шүү. Тав хоёр гурав дөрөв тав зургаа дасаа нэг хоёр гурав тав зургаа дасаа нэг хоёр гурав дөрөв тав зургаа дасаа нэг хоёр гурав дөрөв тав зургаа дасаа таарч байлаа. Тал руу өөрлөгөө л харж ирнэ. 3 1 хоёр гурав дөрөв удаа ирлээ удаа аяа метр шиг сууж ирнэ. Ингээд суу. Ингээд саваад эргэлтэй ингэж байна шүү дээ. Хоёр
манай дүүнер би ингээл за ингээ хийгээрээ манайхаа 1 2 3 4 гингүүт зарим нь үгэнд орохгүй тэгээ анхаарлын сарныхаа амир өндөр эрсдэлтэй байдаг. Яагаад гэвэл жоохон хүүхдүүд учраас манай гэрт болохоор нэг ийм хүн байдгийн. Хамгийн жаахан манай хүн 4 настай маш их анхаарлан сарндаг төрлийн байгаа. Тэгээд ээж байж энэ хүний анхаарал тогтдог гэх юм уу? Ээжийн хараа хяналтанд байдаг хүн. За эргэн аа бай. Энэ ч гэсэн ер нь бол анхаарал нь бас сарндаг. Ер нь бол энэ хоёр хоорондоо юм хамааралтай хоёр хүн байгаа байхгүй юу? Ер нь бол манай ээж арын албанд ингэж ажиллаж эхэлсэн. Нэгт гэвэл өрмийг сахиулагч хүнээр явсан. Хоёр дахь нь болохоор бидний бүх хувцсыг зохицуулж өгч байгаа. 6 одоо ижлэхэн хувцас хийлгүүлсэн ээжийн найзаар нь. Тэгээ ээжийн найз болох одноогчтой маш их баярлалаа гэж бас хэлье. Гуравт нь гэвэл биднийг зөөж авч байгаа хүн. Тэгээ манай ээж маш олон зүйл дээр ард тал болж чадж байгаа. Ээжтэй аавын оролцоо гэвэл аав болохоор маш сайн ажиллаа хийж өгч биднэрт тусалж байгаа. Ажиллаа хийгээд мөнгөөсөө олж байгаа. Тэгээ тэр мөнгөнд бид нэр маш их хоол хүнсэнд зарцуулсан байдаг юм аа. Бид нар чинь бас л амар идэн шүү дээ. Тэгээд аав сайн ажиллаж иж бид нар бол амьд явж байгаа гэж бодож байна. Тэгээ бас танд бас заяо. За би одоо энэ чинь сайн бацхан уу гээд ингээд доошоо суугаад та нар гараад ирэх үү. За доошоо суучсаа. Сайн бацхан уу. Hi guys. Бид нар бас суугаад. За тэгэхээр одоо бид нар юу хийх гэж байгаа вэ гэхлээр гэрээсээ ямар ч хамаагүй юм сонин юмнууд авчирсан байх гэдэг чинь тийм үү. За тэднэрийг бид нар амандаа ингээд ундаа ч юм уус балгаад байж болох бүх шингэний балгаад тэгээд нэгээрээ ингээд гаргаж та нартай үзүүлнэ. Байгаа юм уу? За тэгвэл суугаад байна. За тэгвэл эхлэх үү? What? За. Тэгээд хамгийн нийцлэгээр хэнийг тодорхой. Ингэдэг байхгүй юу? Яг би гүснээс лээ. Гэтэ яг ч өлсөж байгаа болохоор борцог их гоё яригчлаа. Сэтгэлийг хэн хэлгүүлж байгаа лээ? Бүлгөнөө авчихсан. Эдэртээ бэлтгэл хийж чадахгүй. Тэгээ өнөөдөр болохоор зүгээр иймэрхүү бичлэг хийх үүднээс
өнөөдөр ирсэн. Бүжгийн жүжиг рүү оруулж байгаа болохоор тэр хэсгүүд дээр айгүй анхаарат. Яг зүгээр номерын бүжгнүүд маань хараад салмаа хаалцсан. Бидээсээ тэмцээнд орсон бүжгээрээ бас талмаа алтан дээрээ номер гаргаж байгаа болохоор энэ төлөвлөж хангагдсан байгаа. Сул пьес болохоор нөгөө нэг шатуу дахиж анги руу ордог гэх юм уу? Тэгээ манай энэ хүүхдүүд маань ямар шатнаас орж ирлээ? Дунд шат. Ер нь ингээд маш олон төрлийн шатууд байгаа. Тэрнээс аксаар хагаад мэрэгчлийн анги руу орж ирсэн хүүхдүүд байгаа шүү. Тэгээд та бүхэнтэй гоё ингээд энэ хүүхдүүдийг гоё танилцуулах үүднээс энэ хүүхдүүдтэйгээ хамт бичлэг хийж байгаамаа. Яг гоё шинэ садан царайны тараад гоё яагаад тийм. Би мэрэгчлээс мэрэгчлэр орсон. Ер нь бол тэгэж гоё шат ихэж болдог. Тэгээ энэ жил болохоор би төгссөн. Тэгээд манай анууд дүү маань гайс би тийш хараад аа нөө толь руу хараад эднэрийн царайг хараад аа. Манай анууд дүү маань болохоор энэ жил төгсөн. Тэгээд ханы сүүлийнхаа тоглолтод оролцсон. Ерөнхийдөө бол 18 нас хүрээ төгсөөд өөрсдөө сонирхлоор одоо явдаг. Тэгвэл манайхаас болохоор зөндөө олон Орос руу мэрэгжлийн бүжигчнэр одоо сурах гэж явсан ах эгч нар маань байдаг. Энэ жил би өөрөө төгссөн. Тэгээд энэ жилийн тайлан тоглолт нь зүгээр гэр бүлэрээ бүжгэлж багшийнхаа гоё те бэйсэн бүжгийг бүжгэлсэн байна. Тэгэхээр тэр их Монгол биегэ Эрсэнгээ салбарын анх шатны ангийн сурагч. За одоо хүүхдүүд биднэрт хоргооно хийж байна. Бэлтгэлээ хийж байна. Маргааш бид нэр тайлан тоглолтын өдөртэй. Уламжлал хувьсгал Мишель гэдэг байгаа. Тийм ээ. Тийм ээ. За хартлаа. Харагдаж байгаа. Энэ хараа миний хуучин бабаар. Энэ бас амар гоё бабаар. Бүр нэрээс их амар гоё битрэлт шин. Ханцууныхан загвар маа амар гоё. Ханцуу? Хармаа бид хийсэн. Хорвэ? Карма. Карма. Я почти не понимаю. Одоо зүгээр ингээ эргэн тойрноо харуулъя гэж бодлоо зөв үү? Юу ийцсэн. Нэт чи амар ингээ ярьж байгаа юм шиг амар жүжиглтэй амар ажил хийж байгаа шнэ. Тийм үү? Юу вэ? А нөгөө талд авах юм байна нэ за. Чиний үнцэг айлталтай нэ за. Энэ юу вэ? Зүг шээ. За манайш ингээд хүүхдүүдээ командлаад явж байна. Гарын шинж okay. За програм бэлтэж ингээд жоохон харагдаад байна хоёр. Хуцамсан ч амар халуун байна. Миний өмсөг гарахад өгөрөө. Oh my god. Модын үеэс үнгийн Би сэн заяа. Манай Мишель миний айжийг энд оруулах баха. Үу ши. Айжгаа алцаж гисэн миний ханаг.
байлаа. Хай. Өрөөс хартхай. Манай караа Анхаагаад үзүүлж. Хацраа анхаалгач. Инээрээ. Адилхан. Ураа. Мондөг мама хийдтэй мама юм. Дөрөвтэй. Бasta мондөг хийдтэй маа чи баяр хүрээ. Сая прогон дээр хүүхдүүдийн малгай толгой маш их унлаа. Тэр тал дээр эцэг эхчүүд болон ангийн багш нар илүү сайн анхаарал өгөөрэй маргааш. Тайзан дээр нэг ч жижиг хэрэглэл тэгэл юу гэдэг бүүс унж болохгүй. Энэ тайзны соёл маш муухайгаар харагдаж байна. Бэлтгэлгүй харагдаж байна. Тэгэхээр дороо сайхан анхаарал авчаарай хүүхдүүдээ. Нүгээр дөрөв үзэгч маргааш суун. Тэгээд одоо тарж байна бид нар. Ингээд дээрээс урдаас амар гэрэл тусдаг. Уцаа оролдож гин үнэ за. Жинкнээсээ оролдсон шүү. Ой, сэмэнэ. Би уучлаарай нөгөө нэг гудамжны би юу гэж хэлдэг вүлээ? Гудамжин зураг дардаг хүн ч лөө. За. Сэмэнэ хөрхөхөө. Би нөгөө нэг гудамжны зураг дардаг хүн байхгүй юу? Биш ээ. Зураг дардаг хүн байхгүй юу? Тийм. Тэгээд өөрөө нэг завтай энэ. Аха. За, зургийг чинь дарж болох болоо. За. Би ер нь ихтэй ажгүй зураг дардаг хүн байгаа. За, позоор болчин. Oh my god. Энэ модель нь бас их чухал юм а тий. За би ингээд зураг дардаг хүн юм байгаа маа. Надаа ингээд зураг дарах юу олддөг вэ? За энэ хамир хүн амтай хай да. Энд нэг өхөн байна. Сайн байна уу? Би ингээд удамжинд ингээд зураг дардаг хүн байгаа маа. Зураг дардаг? Тийм ээ. Тэгээд өөрийн чинь зургийг дарж болох уу гэж асуух гээд. Зураг дардаг юм. Тий. За, тэгээ. Поз авлаа. Дараагийн поз. Наад бомбор чи ерөөсөө гоё явж байна. Футбол гоё. За, футболко явлаа. Дарлаа. Ямар гоё. За, хоёулаа болчихлоо. Ёй. Аршаар. Футболко зарна. 135,000. Добрый. Алло. Николай. Ана 40,000-аас Викторийн нүрээ бодож өгөх юм байна. Вау.
Манай ихч миний нүрийг будаад одоо 12 гээд одоо тэгээ нүрээ будаж амжуулах гэдэг. Таураа цаангашлах юм бодох цаашаа. Гэхдээ одоо 12 бараг 30 алчи. Гой бодчих. Натурал бодолд олсон. Гэхдээ очоод ер нь ингээд тайзны бодол учраас жоохон хийсэн бодолтаас нь тод олгоод будъя гэж бодож байгаа. Гэхдээ одоо очоод хоёр бэлтгэлээ төрүүлээд хийж байна. Юу бэлтэх юм бол доо. Дада өөрийгөө буднаа. Baby. Тэгээд манайхан камера жоохон цэнэглэхгүй болохгүй юм шиг байна. Очоод гоё бичлэг хийхийн тулд одоо мейкапа буцаараа бичиж байгаа бичлэгээрээ оруулчих дөө. За одоо хэдүүлээ миний ингээд хэрэгэлдэг флаш болохоор энэ ахгүй юу? Тэгээд би ингээд алхан дээрээ жоохон тусаагаад пум гэж явцдаг. Манай дүү миний мейкапын хэрэгслүүдийг танарт харуулж байна. Энэ гармын болохоор ингээд жоохон будалт хийсний дараа юм галтар болдог гэдэг. Хэдүүлээ ирсэн кадр очоод уулзцай. Баяртай. Эрхэмсэг хатагтай ноёдоо сабацхан уу эрхэмсэг зочдоо та бүхэндээ хаан амар хатан биндэг айлтхан мэдчилж өнгөнд хүлээн авахыг та бүхнээсээ хүсэж байна. Эхүү эцэг хугацаанд бид бүхний хамгийн хайртай бид бүхний хамгийн дотны хүмүүсийн хамгийн чухал өдөр яг энэ цаг мөчид энэхүү тайзнаа Soft Dance Studio-гийн 11 жилийн хугацааны 11 жилийн түүх тэрхүү гаралтай бүжгийн студийн урлан бүжгүй 11 тайлан тоглолт энэ цаг хугацаанд та бүхний өмнө сонор түрэхээр бэлэн болжээ. Яг энэ цаг хугацаанд хүүхдүүдээ бэлэн үү?
Зянцэг хугацаанд бид бүхний их баяр дээр бас гайхалтай баярыг нэмэхээр залуу хүмүүст маань их тайсан гарч ирэх бэлэн болсон байна. Яг одоо их тайсан. Soft-Dance студийн шилдэг төгсөгч Индонезийн болсон Miss Teenage Universe тэмцээний Азийн шилдэг Miss Mongolia тэмцээний шилдэг оролцогч соёлын элч төлөөлөгч Miss Michelle Дэгүрч төгмөн адуулагч доктор Хүсейн Michelle. Сайн намайг Бахтилийн Michelle гэдэг. Би одоо 18 настай таван хүрсэлтэй ажил том ихч байгаа. Би Soft-Dance студид 10 жилийн өмнөөс хичээлж эхэлсэн. Өдөрт хүртэл ер нь анх бүжиглийг дэмжсэн манай ээж аваа хоёр байгаа. Ээж аваа хоёр маань би одоо ингээд сонирхлын дагуу Soft-Dance студид явж ирсэн. Тэгээд анхнаасаа яг яагаад бүжиглээс утгаа ерөөсөө ойлгохгүй байсан. Студид өөрөө Монгол бүжиг ямар гоё зүйл өвс хоёр юм бэ гэж ер нь ингээд ухаарч ирсэн. Өнөөдөр тавхандээ бид нар гэр бүлийн бүжгийг мэдчилгээгээр одоо оруулсан. Тэгээд энэ бүжгийг бидээс судаачаа маш баярлалаа. Тэгээд ахын дэмжигчсэн ээж аваа болон найз нөхөд хамт олонноо маш баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тавхын бидийч төсөлдөр их тайсан. Тавхын бүтээл бид
Жишгэрэн дүүний дүүнэр баяр хүргэе. За ингээ манай тайсан тоглолт амжилттай дууслаа. За өөрөө ингээ тайсан дуусны одоо сэтгэл ямар вэ? гоё юм да. Анэцтэй маань ингээд шоног хаасан. Тэгээд би аваагүй анада баяр хүргэнээрсэн. Тэгээд энэ гоё ингээд сэтгэл төсөө ингээд хичээсэн юм амар хүмүүс алах хашаад бахархмаар ийм гоё тайсан тоглолт болсон. Тэгээд тиймэрхүү гоё сайхан мэдрэмж хийж байна. Ямар хөөрхөн шингсэн болгоо сэтгэлийн улад эжамин билээ миний гэр бүлийн яц шаргаа амин харин амтомог миний гэр бүлийн яц шаргаа ариун харин түүх билээ миний гэр бүлийн яц шаргаа амин харин амтомог миний гэр бүлийн яц шаргаа ингээ барьцаа бид нар бүгд орчоо. Алтыг өгөөж гисэн тийм. Тэнцээ аваа. Энэ миний
За бидний ингээд номер 1 иймэрхүү байсан. Тэгээ та нарт таалагдсан уу? Тэгээ ямар байсан гэж сэтгэлээ бичээрэй. Миний бодлоор хүн болгоны нүд манай хамгийн бага дүүдээр туссан байх гэж бодож байна. Яг тэгвэл боргил маань угаасаа энэ бүжгийн чимэг болж байгаа маш том нөлөөтэй хүн байгаа. Нэг гэрийн 6 хүүхэд бүжиглжсэн тийм би юм сонсож байгаагүй. Тэгээ бид нар бараг хамгийн анхны ингээд нэг тайзан дээр гоё бүжиглсэн тийм гоё жижигхэн түүхийг бүтээж чадсан болов уу гэж би дотроо бодож байгаа. Тэгээ дээрэс нь үеийнхаа болон дүү нартаа нэг хандаж хэлэх үг байна. Та бүхэн маань ингээ гоё Монгол ардынхаа бүжгийг хичээлээд ч юм уу ганц хоёр хөдөлгөөн ингээ сурах гэж оролдож үзээрэй гэж би уриалж байна. Яг гэвэл Монгол улс соёл гэдэг чинь маш гоё ингээд хүний дархлаа болдог. Энэ удаагийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр тун удахгүй уулзнаа. Баяртай.